За юу яцхан манайхаа Crime Story суугтай эргээ тавтай марил та манаас үгийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сууг маань бас явдлуулан бодит гэмт хэргийн талаар ярьдаг ярилцдаг сууг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ 2000 онд болсон нэгэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж хөр бэлтгэлээ. За ингээд шууд хэрэглэөгөө арцгаая. Өнөөдрийн дугаар дээр ярих гол хүнийг Jerry Michael Williams гэдэг би цаашдаа Mike гэд дуудаад явъя. Майк 1969 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Флорида мужид айлын баг хүү болон мэндэлсэн. Майк дээрээ нэг ахтай аав ээжтэйгээ дөрвөлээ өөр наз жаргалтай хүүхэд насаа өнгөрүүлсэн. За Майкийн аав нь автобусны жолооч байсан бол ээж нь харин гэртээ хоёр хүүгээ хардаг байсан юм билээ. Майкийн аав нь гэр бүлийн 3 гишүүний хангалттай сайхан амьдруулах мөнгө олдог байсан ч гэсэн тэр хэдүүл ийм том байшин авалгүйгээр жижиг одоо юм трейлер гэж нэрлэгддэг юм жижигхэн байшинд дөрвөлэн хамт амьдардаг байсан юм билээ. Тэгээд аав ээж хоёр нь олсон бүх мөнгөнийхөө талыг хадгалаад хүүхдүүдийнхээ боловсрол зарцуулна гэж цуглуулад хоёр хүүгээ бүр хувийн сургууль хүртэл сургадаг байсан. Майкийн хувьд бол багын л маш ээлдэг, өрөвч, тусархуу, аав ээжийнхээ өмнөөс нэг ч гарч байгаагүй сайн хүү байсан гэдэг. Тэгээд хүмүүс Майк болон Майкийн ахыг нь маш хүмүүжлтэй хүүхдүүд байсан. Тэгээд аав ээжийнхээ зөвшөөрлгүйгээр ийш тийшээж явдаггүй тийм хүүхдүүд байсан. Тэгээд тэр авийн нь бол Майк болон Майкийн ахт бол маш сайн ханддаг байсан гэж хэлдэг. Майк хүмүүжлтэй сайн хүү байсныхаа хажуугаар сайн сурч эхэлсэн. Тэгээд сайн сурахчаас гадна бас сургуулийнхаа Америк хөлбөмбөгийн тийм багийн ахлагч бас за тэгээд ангийнхаа ангийн дарга гээд ер нь бол юм амжилттай сурдаг байсан хүү байсан. За ахлах сургуультай байхдаа Майк өөрийн ирээдүйн эхнэр болох Деннистэй танилцдаг. За Деннис бол 1970 оны 3 сарын 7-ны өдөр төрсөн. Тэгээд Деннис бас ахлах сургуультай сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багийн ард бүжгэлдэг cheerleader байсан. Тэгээд сургуультай хамгийн алдартай хөөрхөн охиндоо ордог байсан учраас Майк шууд л Деннистэй болцохыг асууж тэр хоёр 16-17 наснда үерхэж эхэлсэн байдаг. Майкэд Деннисээс гадна нэг татны хүн байсан. Түүний хамгийн сайн найз болох Brian байсан. Brian бас яг Майк Деннис хоёртой нэг ахлах сургуульд сурдаг. За тэгээд бас нэг ахлах сургуулиас нэг найз охинтой болоод ингээд дөрвөлээ хамт болзоонд явдаг. Тэгээд дөрвөлээ хоёр нь маш сайн гэр бүлийн найзууд болцоходог. Майкэд хичээл сургууль за бас тэгээд Америк хөлбөмбөгөөс нь гадна нэг хобби байсан нь Майк 6 настайгаас хойш аавтайгаа нуур руу очиж тийм нугасны ан хийдэг болсон юм билээ. Тэгээд энэ нь болохоор сүүлд бас Майкийн хамгийн дуртай хобби болсон байдаг. За 1988 онд Майк, Деннис, за тэгээд найз Брайан нь түүний найз охин дөрвөлээ ахлах сургуулаа төгсдөг. Тэгээд сургуулаа төгссөн ч гэсэн тэр дөрөв бол юм татан найзууд хэвэндээ байж 1994 онд дөрвөлээ бас яг нэг өдөр хурмаа хийсэн юм хэлээ. Тэг ер нь бол нэг өдөр хүртэл хурмаа хийсэн гэдэг нь хэр дотн байсныг нь бас илтгэж байгаа. За хурмаа хийснийхаа дараа Майк үйл хөдлөлийн салбарт ажиллаж эхэлсэн бол найз Брайан нь даатгалын салбарт ажиллаж эхэлсэн. Майкийн тэгээ ажилд орсон ажлын компанийн захирал нь Майкийг үнэхээр шилдэг ажилтан тэр хідэж чөлөө авдаггүй хэдэн цагаар ч хамаагүй илүү цагаар ажиллаад хийх ёстой зүйлээ хийж дуусгадаг байсан. Би манай одоо компани шилдэг ажилтнуудын нэг байсан гэж тодорхойлдог. Тэгээд энэ компанид ажиллаад 5 жилийн дараа 1999 онд Деннис Майк хоёр хөөрхөн охинтой болж түүндээ Энсли гэдэг нэр өгдөг. Энсли төрөөд удаагүй байхад Майкийн хамгийн сайн найз болох Брайан бас хүүтэй болсон. Энэ сайхан мэдээнүүдийн хажуугаар нэг харамсалтай зүйл болсон нь Майкийн аав нь нас барсан. Тэгээд Майкийн аав нь нас барсны дараа бол Майк өөрийн гэр бүлээс гадна өөрийнхөө ээжигээ бас асрах шаардлагатай болсон. Гэр бүлийнх нь хамгийн дотны гишүүн өнгөрснийхэн дараа Брайан Майкэд чи гэр бүлийнхаа хамгийн чухал хүн чи ийм хариуцлага хүлээж байгаа юм чинь өөр дээрээ даатгал хийх хэрэгтэй гэд $1 сая, $500,000, $250,000 гэд нийт $1,750,000 одоо нөхөн олгортой тийм даатгалд одоо Майкийг хамруулж гэрээ хийж өгдөг. Майк үйл хөдлөлийн компанийнхаа шилдэг ажилтан байсан учраас сайн мөнгө олдог байсан. Тэгээд хөөрхөн охинтой болсныхаа дараа том байшинд орж за тэгээ өөрийгөө бас бүрэн даатгуулаад ээжигээ ч бас хажуугаар нь насраад үнэхээр л жинхэнэ завгүй өдрүүд эхэлсэн. 2000 оны 12 сарын 16-ны өглөө эрт нар гарахаас өмнө Майк өөрийн хамгийн дуртай хобби болох нугасны ан хийхээр нар матгаас өмнө гэрээсээ гарч нуур руу явдаг. За Майкийн ан хийдэг энэ нуур нь бол гэрээс нь нэг цаг орчмын зайтай тийм нуур юм билээ. 12 сарын 16-ны өдөр буюу яг тэр ан хийхээр явсан өдөр нь Майк Деннис хоёрын хурмын 6 дахь жилийн одоо ойн баяр байсан учраас Майк үдээс өмнө ирэх ёстой байсан боловч одоо андаа явчихад орой хүртэл ирдэггүй. Тэгээ Деннис мэдээж
гайхаад нүртэйгээ холбогдох гэж маш удаан утсан боловч ерөөсөө утсан болохгүй. За тэгээд хамт бас хүнтэй яваагүй ганцаараа явчихсан учраас нэлийн гайхаад өөрийнхөө аав руугаа болон хамгийн цэний зөвлөх Брайан руу залгаад тэгээ санаа зовж байна. Та хоёр нууран дээр очиод тэгээ Майк байна уу үзээд үч болох уу гэд гуйхт нь аав найз хоёр нь бол мэдээж шууд зөвшөөрөөд Майкийн одоо ан хийхээр явсан нуурдөө хайхаар очсон. Нууран дээр очсныхаа дараа тухайн нуурын ой хамгаалагчтай хамтран хэдэн цаг хайсны дараа Майкийн машиныг нэгэн эргийн ойролцоо байрлуулчихсан байгааг олсон. За машинаас гадна хэдэн цагийн дараа түүний одоо ан хийхээр авч явсан завийг нас мөн олдог. За тэгээд мэдээж зав болон машиныг нь олсон ч гэсэн Майк өөрөө байхгүйсэн учраас одоо Денисийн аав болон найз Брайан нь бол шууд цагдаа нарт мэдгэх шаардлагатай юм байна гэд цагдаад хандгаар шийдэж цагдаа нар тухайн одоо хэргийн газар 16-ны өдөөс хойшуул ирдэг. Цагдаа нарын хэргийн газар ирэхэд завин дээр ангаа хийхдээ ашигладаг буун хайрцагтаа ерөөсөй гаргаагүй байсан. За тэгээ анхны тусламжийн жакет, өөр одоо шаардлагатай зүйлс нь бүгд завин дээр байгааг нь цагдаа нар олсон. Тэгээ Майкийн завнаас ямар ч одоо ус, замаг, шавар зэрэг олдоогүй. За тэгээ дээрэс нь буун савандаа байсан учраас Майк ямар нэгэн одоо ангаа хийх гэж ерөөсөй оролдлого хийгээгүй байсан гэж цагдаа нар сэжгэлсэн. Мэдээж хамгийн түрүүнд ангаа хийж эхлэегүй байсан учраас за тэгээд завин машин нь олцсон байхад өөрөө байхгүй байгаа учраас түүнийг санаандгүй ус руу унаж живж өгсөн байх магадaltaй гэж цагдаа нар бол таамагласан. 2000 оны 12 сарын 17-ны өдөр буюу Майкийг алга болсноос нэг өдрийн дараа цагдаа нар илүү эрчимтэй мөрдлөгөө эхлүүлж Майкийн завийг нь шинжилж эхэлсэн. За автомат завных нь бензин нь бараг л дүүрэн байсан. Тэгээ бензинээс нь харахад л ер нь Майк ерөөсөө хол яваагүй юм байна гэж цагдаа нар үзэж байгаа учраас ер нь ойрхон ингээд самнаж эхэлсэн. Нийтдээ 15 заваар нууран дээгүүр хайж, хеликоптер дээгүүр нисгэж, за мэргэжлийн маш олон шумбагчдыг бас ашиглаад эрчимтэй бол Майкийг хайсан. Тэгээд цагдаа нар яг энэ бүрэлдэхүүнээрээ нийт 44 өдөр Майкийг хайж нийтдээ 700 хүн цаг зарцуулсан боловч бүр ямар ч сураг ажиг байдаггүй. Ганц тэдний олсон зүйл нь Майкийг алга болсноос хойш 10 өдрийн дараа шумбагчид нэгэн малгай олсон. За тэр малгай гэрээхэнд нь болон Брайан найзд нь харуулхад найз нь бол за Майкд нэг юм малгай байдаг. Энэ бол яг одоо бас ан хийхтэй хүмүүсдэг малгай нь мөн байна гэж хэлсэн. Тэгээ өөр бол бүр ямар ч ор сураггүй Майк зүгээр л ингээд алга болчихсон. 2001 оны 2 сар гэхэд Майкийг нийтдээ 3 сар бараг хайсны дараа түүнийг хайхаа болж Майкийг одоо санамсргүйгээр нуур руу хөл алтаж унаж матранд итүүлсэн байх гэсэн одоо дүгнэлтэнд бол цагдаа нар бараг хүрдэг. Тэгээд айгүй их нөгөө матар ихтэй жилдээ бараг л багадаа нэг удаа хүн бол матранд итүүлж нас ордог тийм нуур исэн юм лээ. Тэгээд иймэрхүү зүйл яригадаад хүүгийнх нь энэ хэргээр нь ингээд хаах гадээсэн учраас Майкийн ээж нь бол нэлийн эсэргүүцсэн. Тэгээд яг энэ матартай холбоотой сэдвүүдээр бол тэр хавийн бас юм нуусны ан хийдэг хүмүүс бол шууд л эсэргүүцсэн. Тэгээ Майкийн ээж нь байн хүүдээ загтаг байсан юм лээ. Тэжиж болгоомжтой байгаарэ. Матарнуудаас болгоомжтой байгаарэ гэхэд нь Майк өргөлж зүгээр дээ ээжээ бид нар дандаа юм хүүтэнд л зөвхөн нуусны ан хийдэг шүү дээ. Хүүтэнд матар болоод ингээ хоол эргүүлэх нь байтугай зүгээр өөрийнхөө биеийн температурыг ингээд бариад усныхаа бүр юм доошоо унтчихийдг юм а гэж ээжигээ хэлж тайвшруулдаг байсан юм лээ. Тэгээ энэ нь ч юу нь бол бас үнэн байсан. Матар хүүтэнд ерөөсөө юм идэж идэвхтэй үйлдэл ерөөсөө хийхгүйгээр улам гүн рүүгээ шигдээд биенийхээ температурыг яг бариад унтчихийдг юм лээ. Тэгэхээр Майкийг алга болсон яг тэр 12 сарын 16-ны өдөр бол маш хүчтэй салхитай хүүтэн өдөр байсан учраас матарнууд бол байхгүй байсан гэдэг үл тэр хавийн ан хийдэг хүмүүс бол хэлээд өгдөг. За тэгээд матар нь тэрвээ идүүлсэн байсан ч гэсэн матар хизээж хүнийг бол юм бүтнээр нь иддэггүй дандаа юм сэглэж бах ихтэй хэсгийг нь идээд бусад одоо яс ихтэй хэсгийг нь бол идэлгүй бүр юм хайдаг байхад Майкийн бие болон одоо ховц сунарны хэлтэрхийг бол энэ том хайлтын баг бол олохгүй байх боломжгүй гэж хүмүүс үзэжсэн учраас түүнийг бол матар бол идээгүй гэдгийг нь бол ойр тойрны хүмүүс нь бол маш сайн мэдчихсэн. Тэгээд дээрэс нь бас өмнө нь яг энэ нууранд матранд идүүлж байсан хүмүүсийн 97% нь одоо ямар нэгэн байдлаар биеийнх нь хэсэг нь олдсон байдаг учраас ингэж ор сураггүй алга болох боломж бол бараг л байхгүй гэж мэргэжлийн хүмүүс бол бодож байсан. 2001 оны 6 сарын 2-ны өдөр Майк алга болсноос бараг л 6 сарын дараа нууран дээр юм 2-3
гуталтайгаа ийм дээшээ ийм ан хийхтэй өмсдөг ийм хувцас хөвж байгааг олсон. За үүнээс 2 өдрийн дараа бас нэг ийм жакет олсон. За тэр жакет дотроос болохоор ийм төрөвч байсан. За тэр төрөвчийн дотор бол Майкийн ан хийхтэй ашигладаг хүмүүст үзүүлдэг зөвшөөрлийн гэрчлэгээ байсныг нь болдог. Тэгээд за бас нэг дахиад нэг олцсон зүйл нь бол Майкийн гарч идэн байсан. Тэг хамгийн хачирхалтай нь гарч идэн нь бол 6 сарын турш усанд байсан хэрний хэвийн ажиллаж исэн гэдэг. За тэгээд цагдаа нар бол мэдээж маш их гайхсан. 6 сарын турш ямар ч ор сураггүй байсан Майкийн хувцас унраад 2 өдрийн зайтай ингэж бөөндөө олдоход нь бол хин нэгэн албаар ингэж хийсэн байх магадaltaй гэж анх удаа цагдаа нар бодож эхэлсэн. Олдсон тэр хувцсных нь 2 гутлын хувьд бол тийм татуу чанга чанартай хэвээрээ байсан. Тийм мэрэгчлэтнүүдийн үзэж байгаагаар бол ийм төрлийн гутал 6 сарын турш усанд байх юм бол хэлбэр нь алдагдаж юм гарт баригдахад хүртэл юм хүндрэлтэй болчихдог гэдгийг хэлсэн. За тэгээ Майкийн гутал нь ямар ч тийм шүдний оромгүй цэв цэвэрхэн байсан нь түүнийг бол матар итээвэ гэдгийг нь бол бас нөгөө талаараа нотолж өгсөн. Биднээс гадна төрөвчнээс олдсон нөгөө ан хийхтэй ашигладаг зөвшөөрлийн гэрчлэгээ нь ийм зүг зүгээр бараг байсан. Зүгээр л норсон байдалтай олцсон. Тэгээ мэрэгчлэнүүд бас үзэхдээ хэрвээ 6 сарын турш ийм төрлийн ийм цаастай гэрчлэгээ хэвээ байгаа бол ер нь л ашиглахад хүндрэлтэй, уншихад хүндрэлтэй. За ер нь бараг ингээд алга болох юм магадaltaй гэж үзэж байгаа. Тийм байхад ер нь бол энэ гэрчлэгээ нь бараг л ийм зүг зүгээр ийм норсон байдалтай бичгнүүд нь ийм уншиж болохоор байсан нь бол бас нэлийн сэжигтэй байсан. За тэгээд мэдээж хамгийн сэжигтэй нь бол мэдээж гарч идэн байсан. Тэгээ гарч идэнгүүт ер нь бол бас төдийлөн 6 сарын турш усанд байсныхаа дараа ингэж хэвийн ажиллана гэдэг бол бас боломжгүй гэж үзчихсэн учраас энэ бол санаандгүй нэгэн амнасаа алдсан байх магадaltaй гэд гэрийнх нь болон цагдаа нар үзчихсэн ч гэсэн энэ нотлох баримтууд гарч ирсний дараа цагдаа нар бол арай өөр талаас нь харж энэ ямар нэгэн санаандгүй үхэл юм шиг харагдуулаад байна гэж бол сэжиглэж хэлсэн байгаа. Энэ цагдаа нар олцсон нотлох баримтад үндэслээд ер нь мөрдлөгөө үргэлжлүүлсэн боловч яг ийм гарц баригдах хүчтэй нотлох баримт байгаагүй учраас хэрэг бол ингээл удаашраад яваад л байсан. За хэрэг гарснаас хойш 6 сарын дараа гэтэл ихэнх хүмүүс Майкийг бол золгүйгээр амнасаа алдсан байхаа гэж бодож хахад ганц л хүн бүх хүчээ шахав Майкийг бол амьд эргээд ирнэ гэж итгэжсэн нь Майкийн ээж нь байсан. Майкийг алга болсноос хойш 6 сарын хугацаанд бүхий л хугацаанд хүүгийнхаа зургийн мэдээллийг пайзан дээр хэвлүүлээд өдөр бүр гудамжаар явж хэвлэлийн том самбаруудыг бүх мөнгөөрөө түрээслэн сороггүй алга болсон гэж хүмүүст түгэж байсан. Тэгээд ээж нь мэдээж энэ бүхнийг хийж байхдаа өөрийнхөө бэр болох Денисээс гуйж хэвлэл мэдээллийнхэн тандяа надаас илүү ихнэр хүүхэд нь ярил хүмүүс их харна гэсэн боловч Денис нэг ч удаа ер нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөгүй. Тэгээ цагдаа нарт л зөвхөн өөрийнхөө өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн байсан. За тэгээд ээж нь бол мэдээд сүулдэ бүр уурлаад хэрэлдэж маргалдаж эхэлсэн Денистэй. Тэгээд тэгсэн чи Денис дахиж энэ талаар надтай нэг ч удаа бити яраарэ. Би дахиад нэг л удаа ярих юм бол би дахиж охиноо тантай уулзуулахгүй шүү гэж сүрдүүлдэг. Тэгээд би нөхрөө алдчихсан. Одоо цаашдаа би ажил төрлөө хийж гэр бүлээ авч явах хэрэгтэй байна. Би ч гэсэн цаашдаа амьдрах шаардлагатай учраас би юм хэвлэл мэдээллийнхэнд хандмааргүй байна. Дахиж нэг л удаа надтай одоо Майкийн талаар яриул тантай бүх холбоогоо таслана гэж хэлэхэд нь бол Майкийн ээж нь бүр чихэндээ ч итгээгүй. Тэгээ Майкийн ээж нь сүүлдээс ярилцлагандаа хэлсэн байдаг. Тэгээ би Денисийг 9-р ангиас нь хойш мэднэ. Би хизээж түүнийг ийм харьцаа хандлагатай байхыг нь бол үзээгүй гэд хэлсэн байдаг. За ээжт нь сонин санагдахаас гадна цагдаа нарт ч бас нэлээд сэжигтэй санагдсан. Тэгээд ердийн үед ер нь гэр бүлийн хин нэг нь алга болоход бол гэрийнх нь цагдаа нарыг одоо бүр амар тайван байлгадаггүй гэж байгаа. Тэр нь яач вэ чи сураг ажиг байна уу? Та нар ажиллаа хийж гэнэ үү гэх мэт зүйлүүд болдог байхад энэ удаад ерөөсөө ийм зүйл болохгүй. Ганцхан Майкийн ээж нь л энэ хэргийн араас ганцаараа яваад байсан бол цагдаа нар бас нэлээд сэжиглсэн. Майкийн гутал гарч идэн ан хийх зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг нь нуурнаас олцсны сарын дараа Денис шүүхэд нөхрийгөө өгсөн гэж бодож байна. Нас орсны гэрчлэгийг нь авчлах уу гэд одоо хүсэлт гаргасан. Тэгээд уг нь бол Флорида мужид алга болсон хүнийг 5 жил хүртэлх хугацаанд бол олдохгүй бол нас орсон гэж одоо бүртгүүлэх хүсэлт эрүүлж болдго юм билээ. Тэгэхээр нь бол 5 жилийн хугацаанд Майк өөрөө ирэхгүй байх юм бол энэ хугацаанд бол гэр бүлээс нь бол нас орсон гэж одоо бүртгүүлэх боломжтой байхад ердөө 6 сарын дараа Денис бол одоо нөхрөө маань нас орсон баха. Тэгээд надад нас орсон гэрчлэгийг нь авч болох уу гэдэг хүсэл гаргасан.
Нуурнаас олдсон нотлох баримтуудыг бас ер нь нотлох баримт гэж үзээд шүүгээс бас зөвшөөрөөд түүний санаанд нуур руу унан амь насаа алдсан гэж үзээд нас урсны гэрчлэгийг нь бол их нарт нь бол гаргаж өгдөг. Дугаарын эхэнд бас хэлсэнчлэн Майк нийтдээ 1,750,000 долларын үнцэн бүхий даатгал алга болохоос 6 сарын өмнө хэлгсэн байсан учраас Майкийг одоо амь насаа алдсан гэд шийдвэр нь гарчихсан учраас энэхүү даатгалын мөнгийг нь бол түүний эхнэр Денис нь бол авсан байгаа. Майк амь насаа алдсан гэж шүүхүүзэн түүний нас урсан гэрчлэгийг гаргаж өгснөөр бол энэхүү эрэг бол ингээд хаагдж байгаа. За тийм шийдвэрт бол ээж нь бол үнэхээр их гайхсан, хүүг нь амь насаа алдсан гэд шийдээд эхнэрт нь бүр гэрчлэгийг нь өгсөн байгааг нь сүулт мэдсэн. Тэгээд сүулт мэдээд бол үнэхээр гайхаад туйлдсан ч гэсэн түүнд бол туслах бол хинч байгаагүй. 2004 оны 2 сард ээж нь зогсоогүй энэ хэргийг дахин шийдэж өгөөч гэж хүсэл гаргасны эцэст Флоридагийн цагдаагийн хэлтс бол энэ хэргийг дахин нээсэн. Тэгээ энэ удаад бол цоошин бүрэлдэхүүнтэй цоошин мөрдөн байцаагч нар бол энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн. Мөрдөн байцаагчид хэргийг эхнээс нь судлан хаана юун дээр алдав гэд эхнээс нь хөөж эхлэхэд хэргийн турш нэг нэр бол маш олон удаа дурддагдсан нь Майкийн хамгийн сайн найз болох Брайаны нэр байсан. Майкийг алга болсон өдрийн шөнө нь хав харанхуй байгаад Брайан бол Майкийн завийг нь бол нэлийн тэм зоохгүй амархан олчихсон. За тэгээд дээрэс нь нуураас олцсон малгайг Майкийн малгай мөн байна гэж нотлсон үнэнээс Брайан нээсэн. За түүнээс гадна Майкийг алга болохоос өмнө түүнд 1.7 сая доллар бүхий одоо амь насны даатгалын гэрээ хийсэн үнэнээс Брайан болж таарсан. За тэгээд цагдаа нарын залгүй явдал гарснаас хойш ер нь Брайан хэрхэн амьдарч байгааг судлаад үзэхэд 2001 оноос хойш Брайан эхнэрээсээ тустай байж байгаад 2003 онд албан ёсоор гэрчлэлтэд цуглуулсан байсан. Цагдаа нар хэргийг эхнээс нь бүр шүүж үзээд за бүх нотлох баримтуудаа нэгтгээд үзэхэд энэ бол золгүй явдал биш байна. Энэ бол сураггүй алга болсон кейс байна гэж үзсэн. Тэгээ 2005 онд цагдаа нар Денис болон Брайаныг гэрэлснийг мэдсэн. Тэгээд энэ нь бол цагдаа нар болон зарим нэг хамаатан садан Майкийн ээж гих мэт хүмүүст бол үнэхээр гайхширмар мэтэй байсан хэдий ч зарим хүмүүст бол бүр мэдчихсэн юм билээ. Энэ хоёр бүр одоо Майкийг алга болохоос өмнө л явуулддаг байсан байгаа. Хэдий энэ хэргийг цагдаа нар анхааралтай авч сэжиглэж дахиж хэргийг нээсэн ч гэсэн ямар ч нэмэлт одоо нотлох баримт байхгүй байсан учраас Брайан болон Денисийг бол шалгаж хэргийг үргэлжлүүлэх боломжгүй болж 2 жилийн дараа 2006 онд энэ хэрэг нь дахиад хаагддаг. Тэгээ хаагдсан ч гэсэн цагдаа нар Денис болон Брайан хоёрыг анхааралтай авч ер нь ямар нэгэн сэжигтэй зүйл хийх нү гэж ажиглаж исэн гэдэг. 2006 онд хүүгийнх нь хэрэг дахин хаагдаж хэдэн жил өнгөрсөн ч гэсэн Майкийн ээж бол бууж өгөөгүй. Тэгээ 2012 он гарч 2012 оны 1 сарын 1-ээс эхлээд Майкийн ээж өдөр бүр Флорида мужийн засгийн газар руу захиа бичиж ирсэн. Тэгээд Майкийн ээж бол нийтдээ бараг 300 захиа бичсэн ч гэсэн энэ нь бол захианууд нь бүгд одоо нээгдээгүй, хэрэг нь нээгдээгүй, зүгээр л одоо гэмт хэргийн хавтас зэрэгтэл хадгалагдсан болохоос дахиж хэргийг бол ерөөсөө нэгээгүй байдаг. Майк сураггүй алга болсноос хойш 12 жилийн дараа буюу 2012 оны сүүлээр Брайан болон Денис хоорондын таарамжгүй арилтаанаасаа болж гэрэлтэй батлуулснаас хойш 7 жилийн дараа хоёр тийшээ болж эхэлсэн. За тэгээ 2015 онд хоёр тийшээ болсноос 3 жилийн дараа Денис шүүхэд салах өргөдлөө өгсөн боловч Брайан бол энэ салтыг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Салах шүүх хурал нь хойшлогдсоор байгаад жил гаруй үргэлжилсэний дараа яг сүүлийн шүүх хурлын өмнөх өдөр буюу 2016 оны 8 сарын 5-ны өдөр Денис өөрийнхөө эгчтэйгээ машиндаа суугаад машиндаа юм яриад сууж байхад нь бол арын суудалд нь ямар нэг юм хөдөлгөшөг болоод хоошоо ингээд харахад нь арын суудал дээр нь бол Брайан нуугдчихсан, суучихсан байсан. Брайаны ээж нь хорт автотай болж ажил нь бүтэлгүйтэйж мөнгөний асуудалтай болчихсон. За тэгээд дээрээс нь өөрийнх нь хуучин эхнэрийнхэн дундаас гарсан хүүн өөртөө биш ээжтэйгээ байгаар шийдсэн. Гэд энэ яг хэцүү үед нь бол Денис өөрөөс нь сална гэд байсан учраас Брайан бол маш их уурлаа. Тэгээ машинд нь яг шүүх хурлынхаа өмнөх өдөр нь нууцаар ярьж бол түүнийг сүрдүүлэхээр шийдсэн юм билээ. Брайан шууд л Денист буу тулгаад машина бариад явахыг шаардсан. Тэгээ Денис хичээгээ болгоод машина унаад явж байхдаа уцыг ч одоо аваагүй дуучлаарэ, ярилцъя. Би чамаас салахгүй гэж хэлээд Брайаныг тайвшруулад тэгээ тайвшруулсныхаа дараа Денис Брайаныг бол машинд нь хүргэж өгсөн.
Тэгээ Брайан буухтаа бол өөрийнхөө авчирсан зүйлүүдийг аваад буусан. Тэгээ машинд суухдаа болохоор юм том цагаан давуу, баахан төмөр багажнууд, цэвэрлэгч бодиснууд аваад машинд нь суудсан нууцчихсан байсныг сүүлд олж мэдсэн. Тэгэхээр үүнээс харахад бол Брайан Деннисийг бол алах зорилготой байсан нь бол тодорхой болсон. Брайан машинаасаа буухтаа цагдаад мэдэгдээд хэрэггүй шүү гэж хэлсэн боловч Деннис бол үүнд нь оролгүйгээр юу гэсэн талаар бол бүгдийг нь тэр доор нь цагдаа нарт очиод хэлчихдэг. Цагдаа нар Брайаныг хүн хулгайсан амь насанд нь занал хийсэн гэх үндслээр баривчилсан. Тэгээ цагдаа нар бол Брайаныг Майкийн хэрэгээр байцаахыг маш их хүсдэг байсан ч гэсэн боломж нь алдаагүй учраас энэ боломжийг бол алдахыг хүсээгүй. Тэгээ цагдаа нар Брайанд хандаж хэлсэн. Тэгээд чиний хийсэн энэ хэрэгт бол шүүхээс чамд багадаа 30 жил өгөх боломжтой. Хэрвээ чи Майкийн хэргийн талаар мэдж байгаа бүх зүйлээ хэлэх юм бол чиний энэ хэргийг бид нар хааж өгье гэдэг санал тавихт нь бол Брайан зөвшөөрч бүх зүйлээ ярьж эхэлсэн. Нэгэнт л өөрийнх нь хийсэн хэрэг 30 жилийн явгал ял авах нь тодорхой юм бол бүх үннээ хэлээд Деннис дуурсан хариугаа ч гэсэн авахар Брайан бол шийдсэн байсан. За ингээд Майк алга болсноос хойш 16 жилийн дараа Брайан эцэст нь бүх үннийг ярьж эхэлсэн. Би Деннисийг бүх амьдралын турш мэднэ. Би түүнтэй анх 1997 оны 10 дугаар сарын 13-наас хойш найзуудаас илүү дотн харилцаатай болж эхэлсэн. Би түүнд хоёулаа салаад хамтдаа байх уу гэхэд тэр надад би өөрийн шашин болон гэр бүл найз нөхөдтэй хүндлэгдсэн хэвээрээ л үлдэхийг хүсдэг учраас салах боломжгүй. Тэгээд дээрэс нь Майк сайн мөнгө олдог учраас би түүнээс салахыг хүсэхгүй байна гэж надад үргэлж хэлдэг байсан гэж хэлсэн. Майкаас гадуур харилцаатай болоод бид хоёр маш их цагийг өнгөрөөдөг болсон. Тэгээд хизээ гэдгийг нь мэдэхгүй ч гэсэн манай салсан эхнэр Кэти эсвэл Майкийн өхлийн талаарх яриа бид хоёрын ярианд орж ирдэг болсон. Тэгээ ийм яриа гарах бүрт би Кэти л бишээ би хүүгээ ээжгүй байлгаж чадахгүй боломжгүй гэж түнд хэлэхэд тэр тэгвэл Майк байж болно гэж надад хэлсэн. Майкийн нэр дээрх бүх даатгалыг Майк биш Деннис бид хоёр нийлж түүний нэр дээр хийсэн. Мэдээж Майкийн гарын үсийг шаардлагатай байсан учраас зурвуулахдаа түүнд ийм боломж олдсон юм а гэж хэлэхэд угаасаа л даатгалын салбарт ажилладаг надад бол Майк шууд итгээд гарын үсийг бол дуртай язуурсан гэдэг. Даатгал хийгдснээс хойш 6 сарын дараа өдөр хоногийн хойшлуулсаар эцэст нь тэр өдөр ирсэн 2000 оны 12 сарын 16-ны өдөр. Би түүнтэй өглөө өөрөөр ан хийхээр уулзаж хамтдаа түүний завин дээр сууж нуурын голд очин ан хийх газраа ирсэн. Ан хийх газраа ясныхаа дараа босож зогссон. Би түүнийг цаашаа харж явахад нь юу ч бодлогүйгээр түлхчихсэн. Түүний түлхснийхаа дараа би завиа эргүүлж буцаад явсан. Би жаахан явж байгаад эргээд харахад Майк маш чангаар орлоод л байсан. Тэр сэлж байгаад нэг модноос бариад зогсчихсан байсан. Би түүнийг зүгээр л тэр нуурандаа живчих байх гэж бодсон боловч тэр модноос бариад амьд гарчихгүй гэж айсан учраас би буцаж очиж түүнийг авах гэж байгаа юм шиг болоод халаасандаа байсан буугаар түүнийг 2 удаа толгоонд нь буудсан гэж хэлдэг. Буудсныхаа дараа би түүнийг завин дээр нь гаргаж буцаж эрг рүү очиж түүний цогцыг машиныхаа багажинд хийсэн. Тэгээ багажиндаа хийснийхаа дараа би гэртээ ирж эхнэрийнхээ хажуугаар орж унтан өглөө юу ч болоогүй юм шиг сэрсэн. Сэрснийхаа дараа би түүнийг ой модондоо очиж булсан гэж хэлдэг. Тэгээ харамсалтай нь Майкийн цогцос олдсон юмуд нь Майкийн одоо ээжийнх нь гэрээс 8 км-ийн цаана байсан юм байлээ. Брайан Деннис хоёрын энэ урт удаан хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөө бол бараг л төгс болсон бүтсэн байгаад өөрсдөө хийсэн эргээ 17 жилийн дараа хүлээсэн нь бол энэ байсан. Тэгээ Деннисийн хувьд бол нөхрийнхөө найз сайн найзтай явуулсан, салсан ядуу эмэгтэй байхын оронд ганц бие, баян нөхөр нь одоо амьнасаа алдсан өрөвдөлтэй юм эмэгтэй болохыг нь бол хүссэн. За ингээд 2018 оны 5 дугаар сард Деннисийг хүн амны хэрэгээр буруутган баримтлаад тухайн онд буюу 2018 оны сүүлээр гэмт хэрэг гарснаас 18 жилийн дараа түнд бүх насаар нь хорих эзгсэн. Тэгээ Брайаны хувьд бол түнд угаасаа үннээ хэлбэл түүний бага ялаар ялна гэж тохирсон байсан учраас түнд 20 жилийн ялыг бол өгсөн. За одоогоор энэ хоёр хүн бол хоёулаа шорондоо ялаа идлээд байж байгаа. 18 жилийн турш хүүгийнхээ алга болсон зүгээр л нэг залгүй явдал бишээ шалгаад өгөөч гэж өөхгүй явсан Майкийн ээж бол ямартай ч ухаан саруул байхдаа энэ хүү шүүх хуралд бол сууж өөрийн сүүлийн үгээ хэлж ямар их баяртай байгаагаа хэлсэн байдаг. Тэгээд амьд сэрүүн байхдаа хүүгийнхээ хэргийг шийдүүлсэн Майкийн ээж бол одоо л нэг санаа амарсан байх гэж би бол бодож байна. Тэгээд Майкийн ээж нь бас Деннисийг шоронд орсноос нь өөрийн ач охинтойгоо уулзахыг
хүссэн боловч ач охин нь бол ерөөсөө уулзахыг хүсэхгүй байгаа гэсэн. Тэгээд өөрийнхөө ээжийг бол бас энэ аавынхаа энэ аллахад бол холбоотой гэж одоо хүртэл бодохгүй байгаа юм билээ. Тэгээд хүний хүүхдэл бол сайн угаасаа тэгж л бодох бах. За тэгээд нэг ийм гонхтой аимшигтай гэмт хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. 2000 онд үлдэгдсэн ч гэсэн гэмт хэрэгтнүүд нь бол 18 жилийн хугацаанд гин бурууга хүлээхгүй эрх чөлөөтэй амьдарч хагаад 18 онд бол шийдэгдсэн ийм нэг хэрэг байна. Тэгээ та хэд манаас энэ хэргийн талаар юу н сонсч байсан уу? Юу гэж бодож जैन санаа бодлоо комент хэсэгт нээлттэй бичээрэй. Тэгээ дараагийн дугаар маань утгагүй арах учраас та хэд маань subscribe заавал дараарай. За тэгээд баяртай.